манай үзэгчтэй ажилдаа хилцүүлэг үзэгчтэй охинд шууд хүрч байна. За ажилдаа хилцүүлэлт энэ удаад Улсын хурлын гишүүн хөдөлмөрийн сайд Баяр сайхан болон Улсын хурлын гишүүн Ганбаатар нар хүрэлцэн ирсэн байна. За Улсын хурл 2015 оны төсвийн тодтогдол 16 оны төсвийн төслийг эд хилцэж байна. За дөнгөж сая чуулганы хуралдаан дээр бас яг энэ тухай ярилцаж байгаад гарч ирсэн баг. Тэгэхээр төсвүүдээр яг чуулганы хуралдаанаас ямар өөрчлөлтүүд гарав? Яг одоогийн байдлаар цалин нэмэх хасах тухай асуудал жишээлбэл юу болсон байна вэ? За ерөнхийдөө энэ төсөв бол танж хасаж нэлээд тийм одоо тансан төсөв орж ирсэн. Энэ дээр бол одоо олон жил зардлаа хамаагүй нэмжсэн энэ жишгийг болор сайд өөрчлөё гэдэг энэ ирэмгий бас нэлээд тийм бэрхшээлтэй байдлыг даван туулж орж ирсэн нэг сайн хэрэг. Хамгийн гол одоо бидний зүгээс шүүмжилж ирсэн зүйл бол энэ хүмүүсийн цалин орлогыг бууруулна гэж орж ирсэн. Гүн чи юу гэсэн үг вэ? Бүр хүмүүсийн цалингийн худалдаа авах чадвар өнөөдөр 40-оос 70% унчаад байна. Өнөөдөр үндсэндээ 500 мянган төгрөгийн цалинтай орлоготой байсан хүн бол одоо жилийн өмнө өнөөдөр бол 250 мянга, жилийн өмнөхтэйгээ харьцуулбал 250 мянга болсон. Зөрүү мөнгө нь карман дотор байхдаа алга болсон гэсэн үг. Ийм нөхцөл байдал дээр юу буух 30%, 10% бууна гэж ярьж орж ирсэн. Ингээ энэ дээр бол байж болохгүй, ингэж болохгүй. Эн чинь ямар ч байсан Монголын үйлдвэрчний холбооны бас хүндэт ерөнхийлөгчийн хувьд энэ парламент бай сууж байгаагийн хувьд бол энийг хатуу эсэргүүцнэ гэдэг байр суурь гаргасан. За энэ нөгөө хэлэхэд бол одоо засгийн газар дотор одоо баг үйлдвэрчин жирийн хүмүүсийг өмгөөлж хамгаалдаг Баяр сайхан гишүүн бол энэ дээр одоо манай хөдөлмөрийн яам бол энэ дээр хатуу байр суурьтай байсан. Ингээд төсвийн яг энэ хилцүүлгийн явцад энэ л хамгийн хүнд яриа боллоо. Цалин орлогыг бууруулна гэдэг асуудлаар болоод өгөөч. Тэрний оронд одоо МСС байна, Алтай ямар ч үлээ. За би 3 том бүлэглэл. 3 том гэр бүлд 85 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж заасан. Гэхдээ энэ хүмүүсийн цалин орлогыг хасчээж ингэж өгж байгаа. Дээр нь нэмээд би одоо та нарт төсвийн заалтын зааж өгье. Сайхан бэлэг Баяр цагт хоёрын одоо зүтгүүлээд байдаг 17.5 тэрбум төгрөгийн Пентерло гэдэг гадаадын 2 эмч, Афган нөхөр 2 эмч, оюу толгойн талаар зөвлөгөө авна гэдэг компанид 15 онд бол 6 тэрбум төгрөг явцсан. Одоо энэ оны гүйцэтгэлээр 2 тэрбум явна. Үлдэж байгаа одоо 16 онд бол 10 тэрбум явуулна гэж байгаа. Ийм байдалтай байхад хүмүүсийн цалин буулгана гэдэг та нартай өстой хатуу үзнэ гэдэг л энэ байр суурийг манай Даваасрын гишүүн байна, Төсвийн байнгын хороонд байдаг. За энэ дээр бол одоо үе үеийн хөдөлмөрийн сайд нар бас нэг бидний үйлдвэрчний зовлон ойлгодог л доо. Манай Дэмбэрэл гишүүн байна, Баяр сайхан гишүүн байна. Ингээд нэлээд хэдэн гишүүд одоо үзэж ямар би ганцаархнаа энэ дотор бас ярьж байгаа даа биш. Ингээд олоолаа байж сая бол одоо дөнгөж өнөөдөр бид одоо төсвийн одоо чуулганаас гарч ирээд нааш ярьж байна шүү дээ. Бид бол ямар ч байсан захиргааны албан хаагчдынхаа, үйлчилгээний албан хаагчдынхаа цалин буулгахгүй гэдгээ бол Төсвийн байнгын хорон дээр шийдэж чадсан. Одоо ингээд хилцүүлэг эд явж байна. Өнөөдөр бас ингээд цаг хожигдсон учраас маргааш өглөө хилцгээр боллоо. Ард иргэд маань бүгдөө анхааралтай харж явах ёстой гэж бодож байна. Дээр нь нэмээд 90 тэрбум төгрөгийг хүмүүсийн цалин дээр нэмэх ёстой байдал чинь 85 тэрбум төгрөгийг 3 гэр бүлд гаргаж өгөхөөр болчлоо. Оюу толгойн зөвлөх үйлчилгээ авах гэдэг нэг тэр Пентерло гэдэг компанид одоо тийм ээ 10 тэрбумыг өгөхөөр болчлоо. Энийг одоо болоод энэ 90 тэрбум руу оруулаач. Энэ дотор нь тэтгэврээ явж байгаа. Энэ дотор нь цалин явж байгаа. А энэ гэдэг цалин тэтгэвэр гэдэг чинь бол яг том утгаараа бол хэрэглээний зээл юм байгаа шүү дээ. Ард иргэдэд энэ мөнгийг өглөө хувийн хвшлийн ажилтаа болно. Наран туул дээр зогсож байгаа юм эсвэл талхны нэг нарийн бовны цехийнхан өнөөдөр худалдаа хийх боломж, худалдаа авахчдын санхүүжүүлж гэсэн үг. Ингээд ажлын байраад тэтгэдэг ийм цусны эргэлтээ сайжруулдаг ийм одоо арга зам юм байна. Тэгэхээр манай төсөв бол хитрхи олигархцсан. Энэ өнгөрсөн 3 жил дандаа ягаад нэг ихнээ төгрөгөөр төсөв маань тасраад яваад исэн бэ гэвэл олигархуудад зориулсан шийдвэрүүд үргэлж гарч ялаа. Тэрний нэг жишээ нэлээ. Онцгой албан татварыг уул уурхайн компаниудад, архины компаниудад, тамхины компаниудад, нефт, шатах, тослох материал оруулж ирдэг компаниудад, энэ 4 төрлийн компаниудад онцгой албан татварын дотор долларыг жирийн хүмүүст бол 2000. Тэднүүст бол 1450 төгрөг гэдэг энэ бол
олигархуудад ээлтэй одоо энэ засгийн газрын гишүүдийг бол нэр үнэхээр одоо бид 3 жил гарan ярьж байна. Эннээс болж байдал ийм байгаа. Жил болгон 3 жил дараалан нэг их 80 төгрөгөөр төсөв тасарлаа. Тэгээд яг вэ хүнд байгаа хэдий ч гэсэндээ ямар ч үсэн төрийн үйлчилгээ, төрийн захиргааныхныгаа цалингийн хэвээр нь байлгалаа. Одоо сонсож байгаа хувийн хвшлийнхнийг чи ярьсангүй шүү дээ гэж байна. Хардаа төрийн захиргаа одоо багш эмч нар, совлогч эмч одоо энэ юу гэдэг онцгойгийнхан, цагдаагийнхан гэдэг энэ хүмүүсийн цалинд нэмдгүү мэхэд хэвээрээ байвал хувийн хвшлийнхэн буулах боломж нь байхгүй гэсэн үг. Энэ чинь тенденц. Одоо энэ чинь яг ингээд жишг болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр хувийн хвшлийнхныгаа, төрийн одоо үйлчилгээнийхнийгаа бүгдийг нэмхийн төлөө төр засгийнхан бид ажиллах ёстой. Хөдөлмөрийн яамны одоо сайд маань байна. Бас л биднийг дэмждэг хүн. Тэгээд бид бас 16 оныхоо төсөвдөө бол энэ тухайга нэлээд түлхүү оруулна л гэж бодож байна. Үйлдвэрчин юм дээр бас хүчтэй дуурж байгаа гэж би итгэж байгаа. Баярсан гишүүний хувьд цалин хасахыг дэмжиж байгаа. Ер нь юм боломж цалин хаслаа гэхэд хэр их орлогыг оруулж чадахын зардал хэмждэг юм тийм ээ. За Монгол улсын засгийн газрын хуралдааны үеэр энэ за мөн бусад одоо үед бас ерөнхий сайд, сангийн сайдтай энэ асуудлыг бас их олон удаа саналуудаа солилцож байсан. За хөдөлмөрийн яамны хувьд бол байр суурь бол мэдээж тодорхой энэ гурван талт гэрээ хэлцлийн дагуу бид хүлээсэн өргөө Монгол улсын засгийн газар ухамсарлаад өөрийг биелүүлэх ёстой гэдэг бас дурдж хэлэх ёстой. За яг бодит байдал дээр бол үнэхээр цалин нэмэх асуудал болцоо боломж бол хүнд байгаа л да. За энийг бол аль аль талдаа бид бас сайн ухамсарлаад ойлгоод за энэ ч үндсэн дээр одоо Монгол үйлдвэрчний эвлэл за ажил олгох шийдтийн нэгдсэн холбоо бид Монгол улсын төсөв ийм том цоорхотой байхад аль аль талдаа ойлголцоод Монгол улсын засгийн газрын жишээлбэл одоо дараах одоо үүргийг хүлээсэн байгаа тэрний үг л төсвөө бас аль болохоор цонхон болгоё. Нэгэнд одоо алдагдтаа байгаа. За бусад төвчиж болох зарлуудыгаа төвчье. Химния гэдэг одоо ийм уриал гаргасан байгаа. Энэ эдийн засгийн хямралтай үед бид бол аль болохоор одоо ашиг хонжоо олохгүй мэхэд хамтдаа даван туулах ёстой. Хохирол багтаагаар даван туулах ёстой гэдгийг бас хэлхэн зүйтэй. За энэ ч утгаараа бид нар нийлээд энэ уриал гаргасан байдаг. За тэгэхээр тэр мөн гаруй төгрөгийн төсвийн цоорхоо байгаа. Нэг их 80 төгрөгийн төсвийн цоорхоо байгаа. За энэ бол яг харахгүй биднээс бас үл шалтгаалж байна л да. Энэ дэлхийн том гүрнүүд бас их хоорондоо дөрөнгийн бодлогын үйлж байна, дайнд ажин. За өмнөд өршөө маань бас эдийн засаг бас зарим одоо үзүүлэлтээр бас сайнгүй байгаа. Тэгээ ийм тохиолдолд манай Монголын дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний үн бол бараг 50-60% унсан байгаа. Тэгэхээр бид хамгийн бодит эдийн засгаар өнөөдөр бууж байгаа бодит эдийн засгаар. Тэгэхээр ийм эдийн засгтай байхад Монголын төр 180 гаруй мянган одоо хүмүүс байна л да тий. Тэгэхээр ийм их том данхар байх нь хэр оновчтой юм бэ гэдэг асуудлыг бид бас сөхөж ярих ёстой. За энэ хямралыг далиндуулаад за бас төсөв орж иж байгаа та бас уйлдуулаад төрийг цонхон болгоё гэдэг юм асуудал яригдж байна л да. Тэгэхээр санаа бол зөв. Энийг бол одоо хэн ч өгөөсөхгүй. Гэхдээ энийг бол бид бол алгуур хийх ёстой байгаамаа. За эдийн засгийн бас бага зэргийн бэрхшээл байгаа үед бид нар бас нэлээд олон тооны хүмүүсийг цомгтгох халах асуудал бол бас байж болохгүй. Энийг үе шаттайгаар алгуур одоо хийх ёстой гэдгийг хэлмээр байгаа. За тэгээд 180 гаруй мянган төрийн албаагч бол үнэхээр яхахгүй маш их том данхар төр байгаа. Тэгээд бид олж байгаа мөнгөө эргүүлээд Монголын төр гэдэг чинь өөрөө мөнгө үйлдвэрлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр үйлдвэрлэлгүй сектор руу одоо асар их мөнгийг бид зүгээр шингээгээд байгаа. За яг одоо зах зээл дээр мэдээж тэр эргээд цалин хэлбэрээр эргээд эдийн засгийн эргэлтэнд орж байгаа. Тэгэхээр цаашд бидний гол зорилго хайх хэрэгтэй байвал мөнгө үйлдвэрлэдэг хувийн секторт төрөө цонхон байж байгаа тэр орох хэрэгтэй мөнгө хувийн секторт оруулах тэр арга замыг бид бол зайлшгүй хайх хэрэгтэй. За цалин хасах нэмэх асуудал дээр өнөөдөр манай яамны байр суурь бол тодорхой
байсан. Одоо ч тодорхой байгаа. Сангийн яамд бол эх жилийн хувьд бол цалин нэмэх 3 хувилбарыг бид бол хөргүүлсэн саналаа хөргүүлж байсан. За цалин 10 гаруй хувиар асуудал бас одоо яригдж Монгол Улсын хурал дээр бас жишээд өнөөдрийн хурлуудаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр манай байр суурь бол товч тодорхой. Цалин хасах асуудал төр байж болохгүй. Бид нар бол ялангуяа эцэгтэй ийм эдийн засгийн эцэгтэй үед бид иргэдийнхаа цалин орлогыг бол одоо доктортой хадгалаад явах хэрэгтэй. Монгол Улсын засгийн газар харин цалин нэмэх асуудал төр бүх бололцоо боломжоо одоо бид дайчилж ажиллах хэрэгтэй. Эрэлхийлэх ёстой. Иргэжлэхтэр үнэхээр бас бидэнд бол хэрэгцээ одоо эдийн засгийн төсөөлөл маань бидний харж байгаагаар яах юм бол одоо бас нэмэх тал дээр бас анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ дэр гэхдээ удирдах албан тушаалын 2900 хүний л асуудал яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм 2900 албан тушаалтны цалин 30% хаслаа гэхэд тийм их одоо амьдралын дарамт энэ хүмүүс төр очих гээд байгаа тооцоо байгаа юм уу? Гэдэг бас нэг өнцгөөс хүмүүс хараад. За төрийн өндөр албан тушаалтны цалин тодорхой хэмжээгээр бууруулах асуудал яригдж байгаа л да 30%-аар. За энэ бол бас байж болох асуудал. Би хувьдаа бол төрийн өндөр албан тушаалтан бол ТЗ ТΟ-гууд бол бас тоо нь арай бага те. Тэгэхээр бусад улс гүрнүүдэд эдийн засгийн хямралтай энэ үед төрийн өндөрлгүүд нь өөрсдөө үлгэр жишээ үзүүлдэг юм билээ. Цалин за бусад урамшууллаасаа татгалздаг те. Энэ бол бас нэг тийм хэлбэрийн одоо Монгол хувилбарлал гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ бол айхтар бол одоо бас их тийм эдийн засгийн эффект үзүүлэх нь бол бага асуудал. Хамгийн гол нь бид бас хямралтын оримдоо орё гэдэг л зүйл байгаа юм л да. Тэгээд Солонгосын эдийн засгийн хямралын үед иргэдэн төрдөө бас явж алт мөнгө эдлээ одоо тухайн банкнда тушаагаад Солонгосын эдийн засгийн хямралаас гарахт нь бас дэмж тусалж байсан. Ийм баримт жишээ үлгэршээ байдаг. За Скандинавын орнуудын одоо парламентын гишүүд төрийн өндөр албан тушаалтнууд нь бас цалингаас бүрмөсөн тодорхой хугацаар татгалзаж байсан ийм зүйл байдаг. Тэгэхээр эдгээрээ бас нэг хувилбар юм байгаамаа. За тэгээд энэ цалингийн асуудал бол энэ бол улс төрчих асуудал биш ээ. Харин манай үйлдвэрчний хэвлэлийн одоо холбоо ажил олгох шийдвэрийн нэгдсэн бол бид нар энэ асуудал дээр бас байр суурь бол ижил байгаа. Цалин ахсч болохгүй гэдэг асуудал дээр. За миний одоо сайдын хувьд бол түрүү хэллээ те. Бид шууд одоо нэмж чадахгүй мэхэд хасах асуудал ерөөс огтхонч байж болохгүй. За одоо манай Ганбаатар гишүүн бас энэ асуудал дээр бас бодиттой байр суурь илэрхийлж байсан бас би бас талархаж байгаа. Ер нь бас энэ дэд сайдны орон таг байхгүй болгоё. Жишээлбэл улсын хурлын гишүүнд жагсаалтаар нэрэн дэвшиж гарч ирсэн хүмүүсийг туслахгүй болгоё гэх мэт энэ асуудлуудыг бас ярьсан шүү дээ. Тэгэхээр хоёр гишүүдийн хувьд та хоёр жишээлбэл энэ хоёр асуудлыг дэмжиж байгаа юу? Цомгтгол гэдэг дээр. За энэ дэд сайдын асуудал дээр чи одоо жил гарангийн өмнө миний бие санал гаргаж дэд сайдуудаа одоо авч хаяа байхгүй болгоо. Тэгээд тухайн үедээ бол одоо хурлын дарга за гончиг доржгүй аднаар чинь зүгээр бөө юм болоод нэг өдрийн популизм үгээр дууслаа мууслаа гэдэг миний одоо энэ санал чинь нэг өдөр яг үндсэндээ дэд сайдуудыг нойргүй хонуулсан байгаа юм шүү дээ. Ингээд үннээр бол өхөр тэргээр туулаа гүйцнэ гэдэг шиг энэ дэд сайдуудыг бол энэ удаагийн төсвөр бол одоо байхгүй болголоо. Эхлээд дэмжигдчихсэн тийм ээ. Одоо миний самд оруулахад эхлээд дэмжигдээд тэгэл нөгөө гончиг доржгүй эднэр чи одоо ухаантай шүү дээ. Ингээл пижигнэлдэл гүйлдэл явцсан хууль бусаар бүр цэцэд одоо би асуудлыг бас тавьж яасан хууль бусаар энэ гаргацсан шийдвэрээ буцаагаад хууль бусаар одоо болиулаа. Тэгээ дэд сайд нараа бүр ямар сандал дэд сайд нар чи саяхан найраа хийдсэн штэ. Чи одоо ямар муу хүн бэ гэж одоо урдл над руу дарамтлж ялаа штэ. Тэгээ тухайн үед ард түмний амьдрал маш хүнд байгаа. Энэ зүйл дээр бол бид төсвөө одоо ингэж зардлаа дарга нарын тансаглалыг хэмнээд хүмүүсийнхаа цалин хөлс тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Дээр нь нэмээд улс төрчид бид одоо улс төр намынхан байна улс төрийн хүрээнийхэн бол өнөөдөр энэ одоо дэд сайд гэдэг юм уу энэ дэд сайд ч нь яг одоо үндсэндээ дараагийн 16 он сонгуульд бэлтэж байгаа бялуу шүү дээ.
Тэгээд тэр тойрог дээрээ дэд сайд гэж очино. Ямар ч өөрийн гэсэн функц байхгүй. Нэг баахан хүмүүст л би чамайг дарга болгоно гэдэг энэ хоёр намч одоо хэдэн намч үүдээ амлцсан. Нөгөөдөл нь хүрээд ирдэг хэмжээ жоохон байдаг. 13 4 хүн сайд байсан чи 19 боллоо. Тэгэл ингээл пижигнэл ингээд дэд сайдыг бол сая бол байхгүй болголоо. Тэгээ энэ дээр бол одоо бид бол дэмжиж байгаа. Энэ дээр цомхон байх нь зөв. Энэ дээр бол хамгийн гол нь дэд сайдыг одоо ингээд цомгтгосноороо төсөв нэх их бүр цүл пал гээд мөнгө ингээд хэмнэгдчих юм бас биш. Улс төрчид бид намууд улс төрийн хүчнийхэн ард түмний өмнө ард иргэдийнхаа одоо кармагийн ингэж багсгаад төгрөгийн худалдаа авах чадварыг унахсныхаа горыг ч гэсэндээ би ч гэсэндээ хариуцлага уурж амсч яана л гэсэн ёс суртахууны тийм хариуцлага гэсэн санаагаар тухайн үедээ би энэ сандыг хураалагч байсан. Тэгээ энэ маань дэмжигдсэн түрүү бас та хоёрын ярианаас би харахад бол удирдах ажилтнуудын нэг 30% бууруулна инээтрэ гэж ярьж байна. Энэ одоо аймгийн засаг даргын орлогч зөвлөх, иргэдийн хурлын даргын зөвлөх барих гэл ингээд энэ нэг тийм дарга нар та зориулсан юм шиг боловч яг иймэрхүү шийдвэр гаргахлаарэ яаж хийж байгаа л дунд доод руугаа явцдаг. Яаж хийж байгаа л яг нөгөө дарамт нь бол доошоогоо явчаад байдаг. Ийм нэг аюултай. Хоёрдугаарт нэг энэ дээр ярих зүйл болоо штэ. Ер нь бол өндөр албан тушаалтнууд улс төрийн албан тушаалтнууд та нар цалингүй ажил гэдэг л юм руу яваад байна шүү дээ. Цалингаа дэртээ тэргүй та нар хулгай хийгээд олоод идчих юм чинь тэрний хэрэг юу байгаа гэдэг ийм ойлголцол их газар авах юм бол улс орны маань одоо өнөөдрийн олигархуудын гарт улам их бид ингэж одоо баригдаж одоо бариулна л гэсэн санаа. Энэ мөнгөтэй улс төр эдийн засгийн бүлэглэлүүд улам их улс төрчдгийг л баазна гэсэн үг. Тэгэхээр бол миний хувьд бол тэр удирдах ажилтан байна уу? Төрийн үйлчилгээний ажилтан байна уу? Төрийн захиргааны албан хаагчд байна уу? Ерөөсөө үйлдвэрсний эвлэлийн холбооны олон улсын конвенц ч байдаг, хөдөлмөрийн конвенц гэж байдаг. Тэн дээр юу гэсэн үг бол хөдөлмөрийн нөхцөлийг хүрсэн төвшнгөөсөө буулгахгүй гэдэг нэг хатуу хууль байдаг. Энийг бол одоо хөдөлмөрийн сайд маань бас чуулган дээр нэлээд тод хэлжсэн. Манай Дембрэл сайд болон Даваасран гишүүн болон ингээд бас эн чинь нэг юм хүмүүсийн зовлон ойлгодог нэг хэсэг хүн бас тэндээ байна. Энд чи бид хамтаараа байж ажил нэг энэ хөө шийдвэрүүдийг гаргаад байгаа шүү дээ. Харин дарга нарын тансаглал тэр гадаад руугаа тэр сайд мадрын тэр айлчлал байна уу? Янз бүрийн тэр тансаг жип байна уу? Янз бүрийн одоо энийг бол наривчилж ярих юм бол зөндөө юм байгаа шүү дээ. Энэ зүйл одоо би бол байнга хэлдэг. Тэр оюу толгойн гэрээнд зөвлөгөө авна гэдэг 17 тэрбум төгрөг гадны найр тавьж өгөөд ах юм. Бүр баяр сайхан бэлэг маань одоо ингээд одоо баяр цогцолтой сайхан бэлэгд нар маань ингээд өгцөн байна. Ямар гайхамшигтай гэрээ авахтаа ингээд байгаа юм. Энэ хүмүүсийн цалингүй шүү дээ. Та нар яриад байгаа тэр нэг 200 хүний тэр дарга нарын 30% гэдэг нь шүү дээ. 314 сая төгрөг. 314 сая төгрөг. Энэ төрийн үйлчил захиргааны албан хаагчдын цалин нэг 10% буулгана гэднийгээд яриад байгаа шүү дээ, тийм ээ. Энэ чинь өөрөө 1.8 тэрбум төгрөг. Гэхдээ цаана 17 тэрбум төгрөг хүмүүс зүгээр гадаадын хоёр эмчид бэлгэлээд байна шүү дээ. Дээр нь 85 тэрбум төгрөгийг зүгээр 3 гэр бүлтэй өнөөдөр зүгээр гаргаад өгсөн байна. Өчигдөр энэ шийдвэр нь гарлаа. Тэгэхээр олигархуудад ээлтэй биш, жирийн иргэд хөдөлмөрчдөө одоо орлогожуулах ийм л зорилгоор төсөв байх ёстой гэдгээл байр сууриа би байнга илэрхийлж байгаа. Энийг хэлснээрээ хүмүүс таалагдах гэж ажиллаа. Чи популист боллоо гэж ярьдээ. Гэхдээ тийм нэр хаяг зүүгээд ийм хийж байгаа бол сайн биш шүү дээ. Хүмүүсийн төлөө байх хэрэгтэй. Засгийн газрын бүтц дээр бас 15 яамыг одоо 9 яам болгоё ч гэдэг юм уу тий. Ийм асуудлууд орж ирсэн. Гэхдээ энийг засгийн газар буцаагаад төслөө татаж авах шиг боллоо. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт яг 1 сарын 1-ээс хэрэгжих ёстой юм уу? Эсвэл сонгуулийн дараанаас хэрэгжинэ гэдгийг одоо зөв гэж бодож байгаа юу та? За түрүү бас дэд сайд дээр бас байр суурийг илэрхийлж гэж бодож байна. За Монгол төр бол цонхон байх хэрэгтэй түрүү бид бүгдээрээ энэ санал нийлж байгаа. За дэд сайдын албан тушаал за өмнөх хурал дээр би бас энэ асуудал дээр бас 2008-аас 12 оны хооронд ажиллаж байхад бас байр суурийг илэрхийлж байсан. За энэ Бялууны албан тушаал гэж ярьдаг те. За яа харахгүй зүгээр ажиглаад байхад бас альч намд байдаг. Манай намд ч байна, ардын намд ч байна. Ерөнхийдөө нэг албан тушаалын шат болгож те
Монгол улсын их хурлын сонгуульд бэлдэж байгаа нөхдүүд тэргээр дамжуулаад явж байгаа юм шиг тийм зүйл ажиглагдаад байдаг. Тэ. Гэхдээ бас энэ дэд сайдын албыг хашиж байсан хүмүүсийг харж байгаад бүгдээрнг нь бас тэгж хэлж болохгүй. За энэ дотор бол үнэхээр Монгол төрийн төлөө бас ажиллаад хоёргүй сэтгэлээр зүтгээд явж байгаа ийм ч одоо дэд сайд нар байгаа. Гэхдээ бид одоо энэ дэд сайдыг болио гэдэг бол өөрөө маш том улс төрийн зоримог шийдвэр байгаамаа. Энэ бол маш их зөв чиглэл рүү Монгол төр одоо жишээл манай засгийн газар ийм шийдвэр гаргаж чадж байгаа. Ийм зүйлийг одоо санаачлаад оруулж ирж байна гэдэг чинь бас чухал зүйл. За манай нэг ёсондоо зүгээр олон бол ардсан нам байгаа. За ардсан нам бол энэ дэд сайд хэрэггүй байна гэдэг ийм зүйлийг бид өөрсдөө санаачлаад өөрсдөө хийж чадж байгаа. Энэ бол цаашид Монгол төр цонхон болох эрүүлж тал дээр бас их чухал эхлэлийг тавилаа гэж би хувьдаа дүгнж хэлмээр байгаа. За ингээд засгийн газрын бүтцийн хувьд бол за Монгол Улсын засгийн газрын хурал дээр би бас өөрийнхөө байр суурийг бол илэрхийлж байсан. 2016 оны 8 сарын 1-ээс хойш асуудал яригдж штэ тий. 9 ямтай бай гэд. За тэгэхээр сонгуулийн дараа шинэ засгийн газар гарч ирнэ. За шинэ засгийн газар бол өөрийнхөө бүтцийг өөрсдөө шинэ ерөнхий сайд нь одоо бүтцээ батлаад явна. Тэгэхээр бид бол дараагийн шинэ засгийн газрын одоо бүрэн ирэхэд ерөнхий сайдын бүрэн ирэхэд бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм болов алж байгаа юм болов гэсэн ийм одоо миний хувьд боломжтой байсан л да. Тэгэхээр ерөнхийдөө энэ явж байгаа эхлэлч бас зөв юм шүү. Цаашдаа бол бид 9 ямтай байх ёстой. Энийгээ бол одоо ямар ч байсан одоо сая ингээд гаргаад тавьж байгаа улс төвчдүүд одоо бидний гаргаж тавьсан санаачлалыг бол бас их дэмжиж байна. За төсөв бол цонхон байх ёстой. За төсөв энэ удаагийн төсөв бол бас боломжийн эрүүл төсөв орж иж байгаа шаардж байгаа. Янз бүрийн тансаглалыг одоо байхгүй. Одоо манай аль ч яам дээр харахад бол ерөнхийдөө төвчиж болох бүх зардлууд бол байхгүй болсон байна. За гэхдээ үнэхээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг бол одоо бас хийгээд явах хэрэгтэй байсан. Харамслаад бас л одоо манай яам дээр ихэд нэлээд танагдсан байгаа. 42 мянга гаруй оюутан суралцагч мэрэгжлийн боловсролын энэ салбарт суралцж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд. Тэгэхээр нэлээд хэдэн одоо оюутны дотор бай, сургуулийн засвар, шинэ сургууль одоо барьж эхлэх шаардлагатай байсан. Эдгээрийг одоо бас бид сансан хэмжээнд бас үрж суулгаж чадаагүй гэдгийг бас хэлмээр байна. Энэ төсөв дээр тойргууд дээр бас хасаж танах болох таньж болох зардлууд бас байна гэсэн шүүмжлүүд их гарч ирсэн л да. Тэгэхээр та хоёрын хувьд яг 16 оны төсвийн төслийг харж байхад энэ одоо хөрөнгө оруулалтыг хийхээ оронд энийг нь хийх хэрэгтэй байсан юм а гэсэн тийм жишээнүүд ер нь юу байсан бол товчхон дурдвал. За маш олон жишээ. Та түрүү нэг жишээ хэлсэн тийм ээ. За энийг одоо ярил яг тухайн одоо сумын аймгийн ард иргэдийн сэтгэлд бас хүндэлтэй. Тэгээд нэг нөгөө хэлэхэд нэлээд хэдэн сумдуудад сумын дотор зам барина гэд 2-3 тэрбум хамгийн том нь 3.5 байгаа. Тэрбум төгрөг тавьсан байгаа. Энэ өнөөдрийн ийм хүнд цаг үед сумын дундуур нэг юм асфальтын зам тавина гэдэг бол одоо цалин хөлс тэтгэвэр тэтгэмжээ нэмэхээс тийм чухал юм уу гэдэг асуултыг би одоо чуулган дээр бас банкны хорон дээр асууж ирсэн. А дээр нь хэдэн суманд одоо хормын ордон дээр нь ингээд юм нэг туг далбааны одоо тийм тугны суур 250 сая төгрөгөөр босгож байгаа. Иймэрхүү зүгээр мөнгө угааж байгаа ч юм шиг одоо бүр утгагүй тийм ээ. Тийм зүйлүүд бас байгаа. Тийм ээ. Нэг үг байдаг штэ. Одоо оромж аваахаагүй хүн зайсаг, унлаггүй хүн жороосог гэдэг шиг одоо ийм мөнгө төгрөггүй гэж юм тансаг юмд дуртай юм дээ. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бол засах ажлыг одоо энэ бөөс хуурсын түүгээд хийж байгаа ажил бол одоо ингээл надад энд ингээ бүгдээрээ байж байна. Бүр аймаг болгон сум болгоноор нь бид бас хамаагүй ярина. Яг банкны хорон дээр бид ч энийг ярина. Дээр нь нэмээд нэгэн төсөв дээр зүгээр холбогдуулж хэлэхэд бол хамгийн санаа зовмоор нь хэд хэдэн зүйл байгаа. Нэгдүгээрт энэ төсөв 6.9 их хайт төгрөгөөр орлогоо баталж байгаа. Манай төсөв. Ер нь төсөв гэдэг чинь орлого осноо зарнаа л гэсэн үг. Тэгээд энэ хоёрын зөрүүн дээр мөнгө үлдэжээвэл хуримтлал болно. Одоо хойч үедээ үлдээн гэсэн. Бид одоо хуримтлал байхгүй дандаа алдагдaltaй явж байгаа. 5% алдагдaltaй. Тэгэхээр нэг 7.9 их 80 төгрөгөөр бид зардлаа баталж байгаа.
Ингээд үндсэндээ цаана энэ зөрүүнд байгаа 940 тэрбум төгрөгийг бол яагаад энэ зөрүү ингэж гарч ирвэ гэвэл гадаадын зээлийн хүүндээ өгч байгаа. Энэ бол төсвийн 12%-тай тэнцэж байгаа. Цаашлаад явах юм бол 16 онд бол бид нийт төсвийнхөө 25%-ийг бид гадаадын зээлийн хүүнд өгнө. 17 оноос цааш бол 17 онд багтаад 50-аас илүү хувийн одоо бид төсвийнхээ 50-аас илүү хувийн гадаадын зээлийн хүүнд өгнө. Бид 21 тэрбум долларын өртөө болцсон. Тэгэхээр нөгөө алдарт Дубайн гэрээ байгуулад ад жаргалын зам руу явна гэсэн яасан бэ? Одоо энийг яг тухайн үедээ бидний чинь балбал байсан хүмүүс яагаад чимээгүй болчихв? Дубайгийн чинь ер нь энэ төсвийг баян болгох гэж, сургууль цэцэрлэг эмнэлэг барих гэж, үйлдвэр барьж олон хүнийг ажилтай болгох гэж бид Дубайдсан байгаа үстэй. Наад Дубай дотор чинь Монголыг алах юмнууд байна л гэж орилоод байсан учир нь энэ шүү дээ. Өнөөдөр маш аюултай ноцтой. Би яг дахиад нөгөө оюутлагоо яриад байна гэж хүн бодох байх. Оюу толгой энэ төсвийг баталгаажуул сайжруулна ганцхан. Өнөөдөр энэ төсвийг чинь эрүүл 25 жил авч явсан ганцхан одоо том объект бол Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр цаашдаа одоо баяжмлынх нь одоо тэр хөдрийнх нь одоо чигтүүлийн коэффициент нь багасаад үндсэндээ нуруу нь хугарлаа шүү дээ. Тэгээд нөгөө Дубай байна уу нөгөө гэрээнүүд ашигтай байж ээж бид өнөөдөр ийм алдагдaltaй төсөв баталж төсвийн 50% нь гадаадын зээлийн хүүнд явна гэдэг бол энэ чинь тэгвэл газар нутгаа өгч салахаас гарцгүй тийм аюул руу бид явж байгаа байхгүй. Энэ утгаараа тэрийг ярьдаг. Энийг ярьснараа энэ бол манай нийт Монголын одоо энэ сүүлийн 3 жил харахад 80-аас орлогын 80-аас 90% нь уул уурхагаас байна. Ийм л зүйлийг бид элен далангүй хоорондоо ярилцчих хэвээр. Баярсайхан гишүүний хувьд саяны тойргийн хөрөнгө оруулалт дээр хэлчихсэн. Одоо бидний сонгосон зам шүү дээ тий. Тэгэл бид парламентын засаглалтаа за тэгэл нөгөө гишүүд нь тойргоо сонгогдсон. Өөрийнхөө сонгогчдод таалагдах гэж янз бүрийн зүйл амласан байдаг. За тэрийг одоо хэрэгжүүлэх гэж нэлээд хичээдэг тий. За тэгэл одоо сая ярьж байна. Ганц одоо тэр тогны суугаад байх юм байхгүй. Маш их олон зүйлийг үнэхээр ач холбогдол багтаа зүйлийг энэ төсөвд суулгасан байдаг ийм зүйл харагдаж байна лээ. Гэхдээ бас асуудал дээр бид бас бодиттой хандъя. За би бол одоо үнэхээр энэ лобби хийдэг гишүүдийн нэг гэвэл би хийдэг. За ямар лобби хийдэг. За би энэ төсөвд бол чиглэлтэй дүүрэгдээ одоо манай нэлээд олон сургууль цэцэрлэг эхэлсэн байгаа. За тэгээд он дамжаад явж байна. Би хөрөнгө мөнгө суулгах гэж явдаг. За энэ утгаар бол яхахгүй зөв хөрөнгө оруулалт. Энийгээ төлөө одоо гишүүд бүгдээрээ л явж байгаа. Харин хэр оновчтой юм бэ гэдэг асуудал чинь яг аргагүй дуус ингээд гишүүд шүүмжлэлтэй хандж байна л да. Тэгээ энэ шинээр төсвийн байнгаараа төсвийн ажлын хэсэг Монгол Улсын их хурл дээр шүүлтүүрээр шүүгээл үнэхээр одоо эдийн засгийн амралтаа тийм одоо тогны суур байх шаардлагатай ч юм уу үгүй ч юм. Сумын төвд одоо тэр зам тавих шаардлагатай ч үгүй ч юм. Энд чинь өөрөө аяндаа засагтаад явна. Ингэж явсан. Жилийн төсөв Монгол Улсын хурлаар ороод нэмэгдээд хасагтаад явдаг. Тий. Ийм зүйл хэлмээр байна. За нөгөө талаар за бид асуудалд бас бодиттой хандмаар байгаамаа. Тий. За асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Альж асуудал. За тэгээ шүүмжлэлтэй хандаж байгаа л одоо асуудал явдаг. За цагаан суулгын орж жишээл мянган ажлын байр шинээр бий болгож байгаа. За тухайн үед нь бол одоо Монгол Улсын хурл дээр энийг бол асар их шүүмжилж байсан. За гэхдээ өнөөдөр яаж вэ? Өнөөдрийн том төслүүд чинь эргээд эдийн засгт өөр ашиг өгж эхлэх эхний одоо эрг зүйлүүд харагдаж эхэлж байна шүү дээ. За манай яамны хувьд мянган ажлын байр болон энэ бол одоо би бол 2 гараа өргөл дэмжиж байгаа. За оюу толгой байна, гүний уурхай. За 5 толгой том төслүүдэд бид маш яаралтай эхлүүлж явуулах зайлшгүй шаардлага бий. Хамгийн гол нь Монгол хүн ажлын байртай болно. Монгол улс татвар аав. За мэдээж одоо оюутлахууд дээр шүүмжил бол байдаг. Нөгөө 34% их байгаа одоо өөр ширэнд орлоо энэ дээр асуудал. Эдгээр бол бүгдээрээ байгаа. Гэтэ хамгийн гол Монгол улс эдийн засаг эрүүлж байж буюу энэ том төслүүд явж байж Монгол улсын эдийн засаг сайжирна гэдгийг бас тодорхой бид бас эрүүлээрээ ярих ёстой. Тэгээд аливаа нэг асуудал шүүмжлэлтэй хандж болно гэхдээ бид бол зааг хязгаарыг бас
тогтоох ёстой гэдэг хэлмээр байна да. Өнөөдрийн хэлцүүлгийн хоёр дахь сэдэв бол халах гол гэдэг энэ төсөл байгаа. За сүүлийн үед маргааны маш том сэдэв болж байна л да. Тэгэхээр энэ халах гол төслийг ашиглах нь халах голыг ашиглаж тэнд одоо бүтээн байгуулалт явуулж ямар нэг байдлаар эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв юм уу? Эсвэл хадгалаад ах нь зөв юм уу гэдэг ийм хоёр салаа сэдвээр л маргаа өсөж байгаа шиг байна л да. Тэгэхээр урлын гишүүдийн хувьд яг энэ асуудал дээр ямар байр суурьтай байна? Халах голын энэ бидний үүс юм да. Хойч үе маань өнөөдөр ер нь одоо ингээд нэг хэдхэн жилийн дараа дэлхий сүнэх гэж байгаа гэж бүх юмаа идэж ууж ингэж дуусгана гэдэг бол байж болохгүй зүйлээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт халах голыг ашиглахаар болвол Монгол хүмүүсийн ур чадвар дэвшилсэн. Монгол хүмүүс нь өөрсдөө технологи эзэмшсэн. Өөрсдийнхөө газар шороо руугаа хөрөнгө оруулалтыг тэнхээтэй болсны дараа энийг оруулах ёстой. Өнөөдөр хараа хувьчлалыг яг зохион байгуулж яхад бол ерөөсөө цөмөрөө ингээд байгаад ах уу хувьчлах уу гэж асуусан. Хувьчлах нь зөв байж болно. Хэн, хизээ, яаж, хаана, ямар аргаар гэдэг асуултанд нийгэм даяараа хариулаагүй учраас бид үндсэндээ хувьчлалын балгаар Монгол орн баахан үйлдвэрүүдээ бүгдийн түрээсийн байр болгоод тэрийн хитгэн төр өмчийн хорооны нэг хэдэн хүмүүсийн одоо арын хаалганы гэр бүлүүд авсан. Тэрний золиос нь өнөөдрийн 25 жилийн монголчууд ажилгүйдэл, ядуурал тэгээд цаана баахан нэг тийм туристикч эзэдтэй болсон. Тэрнийх нь дандаа улс төрчид. Төрийн өмчийн хороонд танилтай байсан улсууд. Түүнтэй адилханаар нэг үг байт юм л да. Одоо тийм ээ эр хүний дотор эмээл хазаартаа морь багтнаа гэсэн. Одоо цагт чинь тэгээд эр хүн эмээл хазаартаагаа морьтойгоо хамт бас өөр хүний дотор багтаад байна гэсэн нэг тийм шог ирээ яваад байсан л да. Тэрэн шиг Монгол хүн өнөөдөр энэ халах голынхоо 500 мянган энэ том газар нутаг дээр эзэн байж ашиглаж чадхааргүй байгаа тохиолдолд энэ халах голтойгоо хамт Монгол хүнтэйгээ хамт хэн нэгний галт орчих гээд байна л гэсэн санааг бид ярьж байгаа. Ийм байдалд оруулахгүй тулд яах вэ? За энэ халах голын чөлөөт бүс байгуулах энэ тогтолцоон дээр би бол энийг хойч үедээ хадгал. Энийг тодорхой хэмжээгээр бид нэлээд тийм одоо бодлоготой ухаалаг байх хэрэгтэй. Тийм учраас энэ тогтоол орж ирэхдээ 2 хуудас орж ирсэн. Энэ 2 хуудас. Ингээд болоо. Энд дээр одоо ноцтой зүйл нь яг юу байгаа юм бэ? Ноцтой зүйл нь шүү дээ. Энийг анх орж ирэхдээ бидэнд буруу мэдээлэл өгсөн. Хөдөө аж ахуйн яамныхан бол шал худлаа мэдээлэл өгсөн. Юу гэсэн бэ гэвэл одоо аймгийн удирдлагууд нь, сумын удирдлагууд нь засгийн газар их хурлыг үл ойшоогоод бүх газруудаа гадныханд баахан хамаагүй өгөөд байна. Эндээс нь хамгаалж резерв одоо тэрийг ингэж хамгаалтанд авах гэж засгийн газрын хөдөө аж ахуй халах голын чөлөөт бүс байгуулах тухай тогтоол гаргаж 500 мянган газар ингээд томгон шиг аваад хадгалахгүй бол цаан чин сумын дарга нар гадныханд өгөөд дуусглаа. Үндсэн мессеж нь ердөө л юм. Ийм тохиолдолд тэгвэл наадах чинь хадгалгүй яах вэ? Юу гэж тэгж 50 тууд юм бэ? Гэдэг асуудлаар бид миний хувьд дэмжиж байсан. Тэгээд ингээд явцын дундаа энэ 2 хуудасныг хэрэгжүүлэх шатанда яваад ирсэн чинь баахан гадныханд өгөхөөр болоод явчлаа. Баахан гадны компаниуд орж ирэхээр болчлаа. Одоо бол энийг бол одоо болор чулуун гишүүн, даваасран гишүүн, уянгаа гишүүн гэдэг одоо бид ингээд олон гишүүд дэмжиж байгаа, олон гишүүд дэмжиж байгаа. Одоо одоо байгаль экологийн олон гишүүд дэмжиж. Энийг яаралтай цуцалъя. Бидэнд буруу дутуу мэдээлэл орж ирж оруулж ирсэн байна гэдэг ийм байр суурь барьж байгаа. Дээр нэмээд наран цэцэрлэгтгай нэг яриа явсан байлаа. Энийг одоохондоо хадгалж технологийн төвшөнд одоо яг тийм ээ Канадад байна уу, Оросд байна уу байгаа энэ том үржил шимтэй хөрсийг ашигладаг технологиор орж ирэх юм бол Канад, Оросд байдгүй нэг манад онцлог нь асар хүчтэй шуурга болдог. Манад орондын тал чинь. Тэгээд ирэхлээр яг энийг ингээд сэндээлээд энэ газрыг чинь ашиглаад эхлэх юм бол одоогийн технологиор энэ эмзэг хөрсвөл ерөөсөө хитгэн хаврын шороонд бол зүгээр эн чинь ингээд агаар талга болно. Ийм болвол Монголын хойч үеийн одоо энд аюул учирна гэсэн ийм зүйлийг ярьсан. Би энэ саяны байр суурьуд авна штэ. Бие даасан хөдөлгөөний шинжээч буюу хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багшид тэр саяхуу гэж байна. Зөндөө олон одоо энэ эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтүүдийг би харж байж өнөөдрийнхээ байр суурийг би илэрхийлж байгаа шүү. Баяр сайхан гишүүн бас ийм байр суурьтай байгаа юу? За
Монгол улсын хөдөө аж ахуйн салбар бол яах аргагүй бидний ирээдүй одоо уул уурхаагаас илүү Монгол улсад өөрөөгөө өгөх ийм салбар юм байнамаа. За энэ хөдөө аж ахуй мал аж ахуйн салбараа бид бол үнэхээр яг төрөөс мэрэгэн бодлого гаргаж агаад энийг дэмжиж ажиллуулад явах ёстой гэж хэлмээр. За энэ халах голын асуудлыг ярихын тулд эхлээд халах гол бус нутгийн тэр экологийн өвөрмөц тогтцыг бид заавал дурдж ярих хэрэгтэй л дээ. 1980-ад оны их үеэр тэр дорны талд 5 сангийн аж ахуй, газар тариалангийн сангийн аж ахуй байгуулах юм төсөл яригдчихсэн мэл. Тэгээ тухайн үед одоо шинжлэх ухааны байгууллагын манай эрдэмтэн судлаачид за төрийн удирдлагууд бол энэ 5 сангийн аж ахуй байгуулах юм бол энэ экологийн даацын даахгүй байна. Энэ бол одоо эрсдэлтэй зүйл гэдэг. Тэгээд халах сүмбэр сумд халах голын сангийн аж ахуй ганц сангийн аж ахуй байгуулсан байдаг. За тэгээд энэ тухайн нөхцөл даацтан тохируулаад нэг л сангийн аж ахуй байна. 40 гаруй мянган га талбайд одоо тарилж явуулж байгаа шүү дээ. Халах голын хөрсний онцлог нь бол элсэн суурьтай байгаа. За тэгээд яг жинхэнэ одоо хөрсний зузаан бол одоо нэмгэн. За тэгээд одоогийн энэ өнөөдрийн хэрэгжилж байгаа техник технологиор яах юм бол одоо ерөөсөө элсэн цөл болоход бол маш ойрхон байгаа. За тэгээд ийм учраас халах голын орионд ялангуяа газар тариалангийн технологиг ашиглаж газар тариалангийн бизнес эрхлэх асуудал дээр бид бол маш их одоо болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байгаа. Болгоомжтой хандах хэрэгтэй. За чөлөө төс байгуулах асуудал яригдж байна. За энэ чөлөө төс байгуулах асуудал дээр би бол одоо бас байр суурьаа бас тухайн үед илэрхийлж байсан. Чөлөө төс гэдэг утгаар нь явах юм бол яг өнөөдрийн байдлаар жишээлбэл манай хөдөлмөрийн яам одоо бас өөрийнхөө зүгээс одоо хяналт тавьж чадахгүй байгаа. Чөлөө төс гэдэг чинь одоо Монгол улсын хууль өөрчлөлтгүй тийм. Зөвхөн чөлөө төсийн захирагч одоо тэр дотор ямар компани хэдэн хүн оруулж ажиллах юм. Тэгэхээр одоо манай гаднаас ажил хүчээ оруулахад бол хяналт тавьдаг, тоог квот нь өгдөг тийм. Тэгэхээр бид бол одоо Монгол улсын хөдөлмөрийн яамд бол хяналт тавьж чадахгүй. Яах ёстой юм бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн одоо органик үйлдвэрлэлийн ийм одоо бүс гэдэг юм уу те чөлөөт бүс биш хэлбрээр энийг бол цаашаа хөгжүүлээд явах нь зөв зүйтэй болов гэж би хувьдаа бодож байгаа. Ийм тохиолдолд одоо хэдийн хэмжээний гадны ажилчаа орж ирж байгаа гэдэг дээр бол хяналт тавьж чаднаа. За тэгээд үнэхээр энэ бүс нутагт бид органик хүнсний бүтээгдэхүүн тариалах тийм органик хүнсний бүтээгдэхүүн тариалах. За түүнийг гадаадд экспортлох. За мөн шинэ техник технологи оруулж ирэх тийм. Одоо бид чинь Монгол улсад ялангуяа хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа. Хамтарсан компаниуд байгуулах хэрэгтэй. Техник технологиг бид оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд ерөөсөө гадны компани оруулж болохгүй гэж орилоод байгаа юм бол энэ салбар чинь өөрөө хэвтнээ тодорхой хэмжээгээр одоо бид бол эдийн засгийг нээлттэй тэр тусмаа хөдөө аж ахуйн салбарт гадны хөрөнгө оруулалтыг одоо бид бас татах ёстой. За харин тухайн бүс нутагт бид цаашид одоо яг өнөөдрийн оруулж ирсэн чөлөөт бүсийн хэлбэрээр одоо бас дэмжихэд бас би хувь гишүүнийхээ хувьд бол одоо бас байр суурь эсрэг байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгвэл зохистой хэмжээгээр та түрүүн хэллээ л дээ зохистой хэмжээгээр нь бид нар ашиглах хэрэгтэй гэж. Тэгэхээр ер нь энэ халах гол гэдэг энэ төслийг түрүүн Ганбаатар гишүүн хэллээ шүү дээ бас буцааж энэ асуудлыг оруулах ийм бол байр суурьтай гишүүд олон байна гэж тийм ээ. Буцааж татуулах юм. Тэгээд сая миний хэлдэг бол үндсэндээ одоо чөлөөт бус яг энэ засгийн газрын тогтоол гарсан байгаа л да. Тэгээд бас санаа нь бол уг нь бас зөв юм байгаамаа. Монгол улсын засгийн газар бас энэ их хэмжээний газрыг бол нөөцтэй авах шаардлагатай байгаа. Одоо тухайн одоо жишээл халах голын бус нутагт орон нутгийн эрх хөрөгчд асар их хэмжээний газар олголт хийсэн байдیں۔ Тэгэхээр засгийн газар нөөцтэй авсан байхад бол бас эн чинь бас төрийн хяналт ядаж одоо их хурлын хяналтанд ор байж гэн тий. Тэгэхээр бид харин яг энэ чөлөөт бүс хэлбэрээр яах юм бол одоо бас гишүүдийн шүүмжлэлд дагуулж байна. Би одоо засгийн газрын гишүүн мөртлөө тий энэ асуудал дээр бол арай өөр хэлбэрээр энийг явуулах ёстой. Ядаж одоо Монгол улсын чөлөөт бүс бишээр үү? Чөлөөт бүс биш хэлбэрээр
Тэгэхээр бас хуулиуд үйлчлдэг чөлөө бүс гिचгээр чинь тэгэл одоо шууд бантас шиг нь болох нь. задгаа нээлттэй хамгийн задгаа нээлттэй явах гэдэг шүү дээ. Баяр сайхан сайд хэлдэг яг үнэн байхгүй. Бид яг одоо анх орж ирэхэд нь энэ одоо бидний хойч үеийн үүс болсон газар нутгийг ерөөсөө тэгэл тэр нөгөө орон нутгийн хэдэн удирдлагууд нь зүгээр зах замбраагүй одоо гадныханд өгөөд ингээд дуусчаана гэдэг л мэдээлэл авсан. Тэгэл нэг бушуухан шиг их хурлын хяналтанд засгийн газрын хяналтанд авах юм байна. За тэр 500 мянган га гэдгээр нь авъя гэдэг л юмар л энэ тогтоолыг баталсан. Яваад ихэлсэн чинь харин бүр бидний энэ сэтгэлийг ашиглаж нөгөө гадныханд өгөх барих болоод явцдаг. Ийм л одоо энэ бол судлаачдын судалгааны үндслэн дээр би ярьж шүү дээ. Ийм болвол бидний анх одоо баталж ирсэн бидэнд тэгвэл буруу мэдээлэл өгсөн байна. Тэгээ нэг Монгол сайхан үг байт юм л да. Барыг зурхад арсын зурхаас ясын зурхгүй гэдэг шиг. Хүнийг харахад нүрийг харахаас зүрх сэтгэлийг харахгүй гэж үг байдаг. Тэр шиг энэ тогтоолууд орж ирэхэд бид байдгаараа л судалдаг. Тэгтэл яг тэр хүнсүдэ аж ахуй яам байна уу тэр сайдынх нь хилдэг үгэнд их хурлын гишүүд бид бас итгэхгүй яах юм бэ? Энд чинь цаасан дээр байгаа юм чи бид итгэлгүй яах вэ? Хэрэгжүүлэхдээ юм нуглаа гаргаж байгаа бол одоо асуудлыг өөрөөр ярина. Тэгээ энэ дээр хэлэхэд бол халах голчуудаа доромчуудаа энэ одоо газар нутгаа одоо төлөө одоо бидний энэ бодол санааг дэмжиж байгаа нийт монголчуудаа үнэхээр баярлж байна. Энэ одоо манлайлж манай боловч чулуун гишүүн маань ойрын үед бас гар үсэг цуглуулад гишүүдээр энэ тогтоол одоо буцаах энийг одоо цуцлах тийм санаачлага гаргаад явж байгаа. Тэгээд түрүү бас та хоёрын ярианаас харж байхад бол газартай холбоотой зүйл дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. 2 жилийн өмнө яг одоо чиний урилгаар бид газрын хуулийг би одоо газрын шинээр орж ирсэн хуулийг эсэргүүцэж ярьж байсан. Тэнд бол баахан гадаад мянгат малчингуудыг бий болгох гэсэн хуулийг оруулж ирсэн. Аимшигтай хууль байсан. Тийм ээ 180 хоног Монголд амьдарсан бол Монгол зүгээр энэ одоо өвлжөө хаваржаа Монгол газрыг шууд өөртөө хувьчилж авах тийм одоо тийм ээ эргэцэн орчныг баг бүрдүүлсэн ийм аимшигтай хууль орж ирж байсан. Түүний нэг өрөөсөн дугуй болчих үе дээ. Тэгээ энэ дээр газартай холбоотой зүйлдэг эзэн нь Монгол хүн бай. Харин тэр гадаадын хөрөнгө оруулагч байна уу? Технологи байна уу? Тэр хэрэгжүүлэх юм дээр бол Монгол хүн гадаад хүнийг харин хөлсөлж авч ажилуулж болно. Тэрнээс биш газар нь гадаадынх байгаад тэрэнд нь Монгол хүмүүс барлагдаж ингэж ажилдаг байдал бол энэ бол тусгаар тохиолын хэмжээнд ярина. Энэ бол ерөөсөө бүр ямар ч хөрөнгө оруулалт бай, ямар ч гадаадын гоё технологи бай, газар Монголын хүнийх бай, тэр хүн харин гадаадынхантай хэлцээр хийж тэрийг хөлсөж ажилуулж болно. Хөлсөөр ажилуулж болно. Ийм л байр суурьаар би тандж байна. Би зөвхөн халахгалчуудынхандаа, доромчуудаа, нийт монголчуудаа яг энэ газар нутгийн асуудал дээр ийм их сэргийг, ийм их одоо хойч үе бодсон байдалд нь бүр талархлаа илэрхийлэх ёстой гэж бодож байна. За баярлалаа. Та энд гар ус зурх уу? Зурдаггүй яах вэ? Би байр сууриа сая тодорхой хэллээ шүү дээ. Энэ чөлөөт бүс гэдэг утгаар бол явж чадахгүй. Би бол жишээлбэл манай яам хэдийн хэмжээний хятад ажиллаж гадны хүмүүс орж иж байгаа бид хяналт тавьж чадхаа байж. Тэгэхээр Монголын хууль үйлчлдэг. За хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн органик бүсийн одоо ийм хэлбэрээр оруулж ирэх ёстой гэсэн байр суурийг би бол бас илэрхийлж байгаа. За баярлалаа. Өөрөөр дэмжиж байна гэсэн. Дэмжиж байгаа. За баярлалаа. Хилцүүлгийн цаг дуусч байна. Анхаарлаа хандсан үзэгч та бүхэнд баярлалаа. За энэ удаагийн хилцүүлэгт Улсын хурлын гишүүн хөтөлбөрийн сайд Баяр сайхан, зам Улсын хурлын гишүүн Ганбаатар нараа оролцлоо. Очны сэнгэнсэн амт хөдөлгөөн биш лохито тош шиг тунгалаг царай торох шиг зөөлөн арс шинжлэгдсэн актаар X ноён пиццаны бургер сет худалдаанд гарлаа 33 22 77 1919 ноён пицца хот сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд
гар утас, таблет төхөөрөмжүүдээс өөрийн санхүүгийн мэдээлэлдээ хандах боломжтой. Нэг компани бүртгэлд олон хэрэглэгч зэрэг хандан ажиллах боломжтой бөгөөд хэрэглэгч тус бүрийн хандах эрхийг наривчлан тохируулж өгөх боломжтой. Та зөвхөн байгууллагынхаа онцлог хэрэглээндээ таарсан санхүү, параметрал, цалингийн модулыг дангаар нь сонгон эсвэл нийлүүлэн хэрэглэх боломжтой бөгөөд тэрэн тохирсон төлбөрийн оюун хатан нөхцөл, урамшууллыг ч нэг компани бүртгэлд олон хэрэглэгч зэрэг хандан кино театруудаа инфотистгүүдийн хөгжүүлэг уулзалтанд гарагт 7 цаг 20 минутаас Геркулес хүүхэлдэйн кино